Сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгийг би өөрийнхөө нэг фолловерсын хүсэлтээр хийж байгаа. Тэгээ саяхан зул сар маань өнгөрөөд одоо удахгүй шинэ он маань болох гэж байна. Тэгээ хэрвээ та нар маань шинэ ондоо өөрийнхөө цоо шин дур булаам хувилбарыг бүтээе гэж бодож байх юм бол өнөөдрийн бичлэг яах аргагүй танд зориулагдсан. Нарын хувьд 2025 он хэрхэн өнгөрсөн бэ? Та нар надад бас хуваалцаарай. Зоримынх нь хувьд маш гоё амжилттай жил болсон байж магадгүй. Зоримынх нь хувьд эсэргээрээ амьдралаасаа зөндөө олон хүмүүсийг явуулсан ч юм уу, зөндөө олон зүйлийг туулсан байж болно. Энэ нь зүгээр бидний амьдралд учирч тохиолдож байгаа зүйл болгон өөрлөгөө буцаж ирэхийн юм дохио байдаг. Тэгээд би бас энэ талаар Instagram-ны reel дээрээ хуваалцсан. Заримдаа бид нар тийм гацалтанд орсон, сэтгэл готролд орсон үеуд зөндөө байдаг штэ тий. Хин дээр очихоо мэдэхгүй, хаачхаа мэдэхгүй, хинт хандхаа мэдэхгүй энэ үедээ таны хамгийн зөв хийх сонголт бол өөр дээрээ буцаж очих. Харин өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ таны энэ туулсан бүх сөрөг энерги, таныг магадгүй үзэн ядсан хүн, таныг гомдоосон хүн, таны араар ярьж байгаа хүн, эсвэл таныг траумад оруулсан энэ бүх сөрөг энергийг бүгдээрээ эсэргээрээ өөрийгөө гэрэлтүүлэхээр ашиглах болно. Хэрвээ та нар ингээд амжилтанд хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдийг хараад байна штэ. Эдгээр эмэгтэйчүүдийг харах юм бол бүр үнэхээр хэцүү траумаг туулсан эмэгтэйчүүд байдаг. Жишээлбэл Marilyn Monroe, Oprah Winfrey, Wizard Liz гээд үнэхээр сонирхолтой зүйл нь гэх юм бол энэ эмэгтэйчүүд дунд бүгдээрэнд нэг тийм адилхан тал байгаа заяо. Энэ нь юу вэ гэхээр энэ эмэгтэй хүмүүс бүгдээрээ өөрийнхөө талаарх итгэл үнэмшлийг өөрчлөөд өөрийнхөө хүсэж байгаа хувилбарыг бүтээсэн. Нар Marilyn Monroe-гийн талаар зөндөө олон сонсож байсан гэж бодож байна. Номон дээр нь бас гардаг. Marilyn Monroe яадаг байсан бэ гэхээр өөрийнхөө хүсэмжит хувилбарыг эхлээд тархин дотроо бүтээсэн. Өөрийнх нь хүсэмжит хувилбарын эмэгтэй ямар эмэгтэй вэ гэхээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй хүн болгоныг татдаг, өөртөө итгэлтэй, ялдам тийм эмэгтэйг тархин дотроо бий болгоод тэгээд өөрийнхөө гаднах төрхийг ч гэсэн баг зэрэг тэгж өөрчилсөн байгаа. Тэгээ энэ талаар бас гардаг байхгүй юу? Marilyn Monroe-тэй цуг ажиллаж исэн хүн нь ч үлээ энэ талаар бичсэн байдаг гэсэн. Marilyn Monroe ингээд зүг зүгээр гадуу жисэн чинь хинч Marilyn Monroe-г харахгүй байсан гинэ. Зүгээр л хүнсээ цуглуулаад ч үлээ явж исэн гэсэн. Тэгсэн чинь Marilyn Monroe би яг одоо өөрийнхөө өөр хувилбар дээр тавина. Намайг хараарай гэд өөрийнхөө барьж исэн тортой хүнсээ тавиад маш гоё ялдам өөртөө итгэлтэй алхаж ирсэн чинь гів гинт бүх хүмүүсийн толгой нь Marilyn Monroe дагаад Marilyn Monroe бүгдээрээ харж эхэлсэн гэд энэ нь яах аргагүй Marilyn Monroe яаж бусдын анхаарлыг татах вэ? Энэ энерги, аура, харизма гэдэг талаар ойлголттой эмэгтэй байсан. Тэгээ дахиад нэг жишээ нь юу вэ гэх юм бол Beyoncé. Beyoncé-гийн бас Sasha гэдэг хувилбар нь байдаг гинэ. Beyoncé бол зүгээр л амьдрал дээр бас л биднэртэй адилхан энгийн эмэгтэй. Тэгээд ичимхий гэжсэн. Гэхдээ та нар Beyoncé-г харах юм бол юу вэ? Бүр зүгээр л ингээл гал хасч яадаг тийм эмэгтэй штэ. Тэгээ Beyoncé болохоор тайзан дээр гарахтаа өөрийнхөө энэ Sasha гэдэг хувилбар дээр тавьдаг гинэ. Sasha гэдэг нь ямар хувилбар вэ гэхээр үнэхээр өөртөө итгэлтэй асан дэлхийн од. Энэ хувилбарт эмэгтэйг бас Beyoncé тархин дотроо бий болгоод яг Sasha шиг авирыг гаргадаг. Blackpink-ийн Lisa ч гэсэн тэгдэг гэсэн. Ерөнхийдөө бол жоохон ичимхий, тэгтээ тайзан дээр гарахаараа шал өөр дүр дээрээ тавьдаг гэд яг үүнтэй адилхан та өөрийнхөө боломжит төгс тэр хувилбарыг тархин дотроо бий болгох хэрэгтэй. Тэгээд би удахгүй бас шинэ он болж байгаа юм чинь энэ мөрөөдлийн самбар, vision board гэд яаж мөрөөдлөө бий болгох вэ гэд өмнөшгийн бичлэгүүд оруулъя гэж бодож исэн байхгүй юу эхлээд. Тэгтээ таны хамгийн түрүүлж хийх ёстой зүйл бол эхлээд өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчлөх. Хэрвээ та
өөрөө өөрийнхөө талаар итгэл үнэмшлийг өөрчлөхгүй би ийм л хүн гэд ботцсон бол та хизээж өөрчлөгдөж чадахгүй. Тийм болохоор яг үүнтэй адилхан өнөөдөр бүгдээрээ alter ego буюу та өөрийнхөө бүр яг тэр төгс хувилбарыг тархин дотроо бий болгох хэрэгтэй. Яаж эхэлж болох вэ гэхээр би зүгээр л тийм ийм эмэгтэй болмоор байна гэж ерөнхийд нь бодохгүйгээр бүр гүн бодоод үз таныг хүмүүс юу гэж яриасаа гэж бодож байна. Та юу гэж яригдаж хүмүүст танигдмаар байна. Энэ талаараа бодоод үз. Вау, энэ эмэгтэй ийм траумаг туулсан гэсэн шүү дээ. Ийм зүйлийг туулсан гэсэн шүү дээ. Одоо энэ эмэгтэйг хардаа гэд яг энэ одуучиг таныг ярьж ийн гэж тэр байдлаар төсөөлөх хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд ч гэсэн би ингээд зарим үед юу ч хиймээргүй сэтгэл санаагаар унсан тийм үе надад зөндөө байдаг. Тэр үедээ би юу гэж боддог вэ гэхээр миний хүрэх гэж байгаа зүйл ийм, миний хүсэл мөрөөдөл ийм, намайг хүмүүс эрүүл хоолдог, өөрийгөө хайрладаг, эмэгтэй хүмүүсийн амьдралыг өөрчилдөг wellness content creator гэдэг нэрээр маань намайг мэдээсэй гэж хүсэж мөрөөддөг хгүй юу. Тэгэхээр би хувцлахтаа эсвэл энэ камерын урд гарахтаа ч гэсэн яг тэр аминагийн дүрээр камерны урд гарнаа гэсэн. Тэгээ мэдээж энэ нь ингээд зарим хүмүүст жүжиглээж байгаа юм шиг хүмүүс намайг юу гэж бодох бол ингэх болоо тэгэх болоо гэд ч юм уу танд эвгүй санагдчихэж магадгүй энэ нь маш энгийн зүйл. Түрүүний миний хэлсэн бүх одууд яг энэ зүйлийг туулсан гэ та нар бодоод үзтээ. Яагаад гэвэл таны ингээ хүсэмжит хувилбар чинь яг аль хэдийн оршиж байгаа бөгөөд та зүгээр л киноны гол дүр байдаг штеп. Тэр гол дүрийг бүтээж ийн гэд бодоод үз. Хэрвээ таны амьдрал үнэхээр төгс бүх зүйл танд байсан бол таны кино үнэхээр ямар ч утгагүй, таныг хинч үзэхгүй, танд одоо ямар ч тийм гоё character, зан авир, гол дүр байхгүй хүмүүс чинь кино үзэхдээ ч юм уу ямар нэгэн зүйлийг харахтаа тэр гол дүр нь хүмүүсийг яаж бүх зүйлсийг даван туулж ийн, яаж өөрийгөө бий болгож ийн гэдгийг харахыг хүсдэг. Дээрээ дараагийн хамгийн том үйлдэл алхам руугаа орцгоё. Мэдээж та өөрийнхөө гайхалтай хувилбарыг бүтээгээ тархин дотроо харчаа тэр эмэгтэй шиг зан авирыг гаргаж байх үедээ өмнөшгөө байнга сошиал медиа ухаад ч юм уу залхуураад хэвтэхгүй та жижигхэн үйлдэлүүдийг хийж эхэлнэ. Би таныг өдөр болгон жим рүү яв эсвэл гинттэй бүх хооллолт бүх зүйлээ өөрчил гэж хэлэхгүй. Энэ үед хүмүүс өөрийгөө ядраагаад тэгээд зөндөө олон хүмүүс яг жил эхлээд хэдхэн сарын дараа хаях тохиолдол зөндөө байдаг. Тэгээ бүх зүйлийг би алхам дараалттай хувьд хийхийн тулд миний нэг барьдаг зарчим юу вэ гэх юм бол яг зорилгоо тодорхойлоод өдөр болгон зүгээр л автоматар жижигхэн үйлдэлийг хийх. Тэгээ миний хувьд гэх юм бол би 3 ийм зорилгыг тавьсан байдаг байхгүй юу? Нэг нь эхнийх нь болохоор мэдээж миний карьер. Өдөр болгон би карьер луугаа чиглэсэн ямар нэгэн зүйлийг хийх. Жишээлбэл би бичлэг хийх ч юм уу, блог пост бичих ч юм уу, эсвэл брэнд дээрээ ажиллах ч юм уу. Өдөр болгон заавал жижигхэн нэг үйлдэлийг хийх. Би өдөрт бүгдийг хийх албагүй ч гэсэн ядаж карьер руугаа зориулагдсан нэг үйлдэлийг хийж байх юм бол энэ нь болж ийн гэсэн үг. Тэгээ дасгал хөдөлгөөний хувьд ч гэсэн адилхан би өдөр болгон жим явах шаардлагагүй, өдөр болгон би гүүх шаардлагагүй. Гэхдээ би өдөрт бага зэрэг биеэ хөдлөсөн, алхсан, йог хийсэн, эсвэл жим явсан байх юм бол ингээл болоо. 3 дахь нь юу вэ гэх юм бол мэдээж миний хооллолт, унталт гэдээ яг өөртөө анхаарсан ямар нэгэн үйлдэлийг өдөр болгон хийх. Энийг бол би яг өдөр болгон хийгээд явдаг. Гэхдээ таны хувьд бүх зүйлийг анханаас нь эхэлж байгаа бол зүгээр багаар эхлээд үзээрэй. Гинт эрүүл хооллох юм бол тэгэл эргээл, шоколад бүх зүйлээ идмээр санагдана. Тэгэхээр багаар суралцаад өөртөө нэг жижигхэн тийм гол зорилго тавьчих. Тэгээд хэрвээ та бүх зүйлийг алхам дараалтайгаар хий гэж бодоод өөрийгөө сорий гэж бодож байх юм бол би үнэхээр танд сургалтаа зөвлөж гин. Танд үнэхээр алдах зүйл
байхгүй. Яагаад гэвэл та эрүүл хоолойд сурна, хоолоо зөв бэлдэж сурахаас гадна зөндөө олон сэтгэлгээгээд миний энэ ярьж байгаа бүх зүйлсийг алхам дараалтайгаар 30 хоногийн турш өөрийгөө сориод хийх болно. Тэгээ 1 сарын 12-ноос эхэлж байгаа болохоор ингээд шинэ жил эхэлж байхад та суураа зөв тавьчих юм бол ингээ хааштай өргөжлүүлээд явхад маш амар гэсэн үг. Тэгээд бас ингээ ганцаараа бүх зүйлийг эхлэхээр ингээ буугаад өгөх айгүй амархан байдаг штэ. Гэхдээ хажууд чинь ингээ бүх зүйлийг хүн заагаад зөндөө олон эмэгтэй хүмүүстэй цуг нэг замд явхаар арай илүү танд ойрхон байх болно. Би танд даалгавар өгье. Ийм гайхалтай бичлэгийг үзчихэнгүүтээ би зүгээр таныг өмнөгшгөө байгаасаа гэж үнэхээр хүсэхгүй байна. Яг одоо миний тэр гайхалтай хувилбарт эмэгтэй ямар үйлдэл хийх вэ гэд яг одоо бодоод үз. Тэр эмэгтэй энэ бичлэгийг дуусгасны дараа орон дээрээ хөвтөөд кино үзээд явах ч юм уу эсвэл сошиал медиа ухаад хөвтөхгүй яг одоо өөрийнхөө планыг гаргаад ядаж арай илүү зих зогсоод ч юм уу арай илүү бие гоё авч явна, арай илүү өөртөө итгэлтэй байна. Тэгээ бас янз бүрийн сөрөг зүйлийн талаар мэдээж ярихгүй. Тэгээ ямар нэгэн үйлдэлийг өнөөдөр та хийгээрэй. Бас ямар үйлдэл хийж байгаа вэ гэдгээ доор надаа хуваалцаарай. Тэгээд яг энэ даалгаврыг хийсний дараа би та нарт дараагийн шинэ оны vision board-ны талаарх manifestation бичлэгээ оруулах болно. За тэгээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.